За манайх малчтай ер нь бол ажилтг бичээр сайжруулах чиглэлээр за сүүлийн жилээр бид хариуцлага үйлчилгээр мал аж ахуйн талын стандартыг малчтын явахын нэвтрүүлэхийг зориод ажиллаж байгаа. За энэ стандарт энийг бол гэх нь одоо тэжээл сайжруулах, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, за хадлангийн одоо өвсийг сайжруулах чиглэлээр байдаг. За энэ ажлын хүрээнд бид нар бие ондрох компанитай сүүлийн 3 жил хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр биднэрт маш их өтөг бууц, сүрлэн өтөг бууц солилцсон юм бууц байдаг. Энийг бид нар энэ бие ондрох компани GeoHector-ээр сайжруулалт хийгээд энэчнээс бид нар компост бордоо гэдэг бордоо гаргаж авах ажилтаа одоо яг судалгааны ажилтаа явж байна. 2025 онд бие ондрох компанийн тэтгэлгээр хангаа уулын ой тэрийн татмын нуган бичээрэг биогон бордоог ашиглан сайжруулах судалгааны ажлыг хийсэн. Нийтдээ 6 сумын нэг 40 орчим малчин өрх бол энэ бие ондрохын бордоог, органик бордоог хадлангаа сайжруулах зорилгоор нөгөөх нь тэжээлийн ногоон тэжээлийн ургацыг сайжруулах зорилгоор бол хэрэглэсэн. За ингээ манай малчдад сэтгэл хангалуун байгаа. Ер нь бол одоо бордоогоо талтай ургацаас 2-оос 3 дахин илүү ургац авсан. Биднэрт нэгдүгээрт үхрийн одоо бас сүрэл маань ингээд холилдсон байж байгаа. Энийг нундаглаад шингэнээр хуураагаар цацаад явах боломж байгаа учраас бид нар энэ компост бордоог ашигласнараа ургацаа нэгдүгээр сайжруулж байна. Бидний гарч байгаа эдийн засгийн мөнгөн дүнд бас нөлөөлөх үс бага хэмжээний компост бордоо тийм ашигтай. Одоо чигийн хангамж сайтай татмын нуган бэлчээрийг одоо 15 литрээр бордоход үргэлжлэнж одоо ургацанд санаар нөлөөлж байна. Ялангуяа тэр үлжирний буус хүл тарьж байгаа ногоон тэжээл болоод хадлангал бас сайжруулах энэ бордоор маш өөр ашигтай ажиллаж байгаа. Тэгэхээр тийм учраас бид нар одоо энэ тэжээлийн чанарыг сайжруулах, тэжээлийн хангамжийг сайжруулах чиглэлээр энэ компанитай хамтран ажиллаж байна. Ийм давуу талуудтай болохоор яг энэ компост бордоо хийх ажилтаа бол одоо яг судалгааны ажил дээр шийдэж явж байна.